Ямар ч гэсэн өвгөө дурсаж та бүхэн манай өвгийн одоо алдрыг дурсаж сайхан уралдааныхаа одоо төв болгоцсон бид нар маш их баярлж байгаа өөр хүүхдүүд нь. Тэгээд ингээд та бүхэндээ нэг бяцхан дурсамж хадгалуулъя. За ингээд энэ дурсамжийнхаа үгийг уншчихъя да. Морин хууртай хослон ихшгэлсэн Монгол түмний минь унган сүлдөө Чингисийн үеэс одон баньсан чихэн чимэгтэй ортын доомнэ. Хуурдан дуулаа дуун дуусшгүй, хуучлан хөөрөөд зуунд мартагшгүй, уянга яриахан тансаг аялгаатай уртын доом нь ухаарлын бурхан. За ингээд шивчин жунаа өөр хүүхдүүд ингээд манай өвөө, манай аав, энэ өргөмөл охин бид хоёр байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлж байгаа шүү. Энэ одоо шилжин жунаа гэдэг алдар дуучны өөр хүүхдүүдээс ачтай нараас энэ хүн килийг авч байгаа нь одоо дэдийн бахархал арга байхгүй энэ хүн бол одоо энэ нутагт энэ Монгол орнд байгаа дэлхийн үнэтэй одоо түгээсэн хүн болоод арга байхгүй шилжин жунаа байна. Шилжин жунаагаа сая Монгол улсын урлагийн газрууд гэдэг дайцсарангуй гэж байлаа. Дайцсарангуй сая Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн сойрхол Монгол улсын аяач үдгсэн алдар дуучин нар бандд байна. Тэгээ түүх гэдэг бол энэ шилжин жунаагаа дундгал авчиж дуул үүнийг түгээгээгүй байсан бол нар банддгаа хөдөлмөрийн баатар болох уу? Энэ дуу дэлхийн одоо ЮНЕСКОд бүртгэгдсэн дэлхийн бол чадахгүй юу? Тэгэхээр түүх гэдэг бол үүнийг л хэлж байгаа. Та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Ер нь уртын дуугаараа амин хэлчихсэн уртын дуучин Монголд манай өвөө байдгийн байна. Энэ судлаачдын судалснаар өвөө Монголд нэг хүн байдгийг хэлээ. Энэ хоёр хүнийг дурдж